Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Компьютер асааж мэдээлэл технологи хичээлийн сургагчийн 31-32 дугаар хуудсыг нээгээд хичээлдээ анхаарна уу. Ном бүхэн нүр хуудастай байдаг. Хүүхдүүд ээ, өөртөө байгаа ном болон сургагчийн нүр хуудсыг ажиглаарай. Бид өнөөдрийн хичээлээр нүр хуудсыг хийж сурнаа. Нүр хуудсыг хийхдээ хийж байгаа нүр хуудсны онцлог тохируулан, объект ашиглан зохиомжлон хийн, мөн бэлэн загварыг ашиглан хийнэ. Хичээлийн эхэнд номны нүр хуудас хавцыг ажигласан байгаа. Нүр хуудас ямар бүтцтэй байна вэ? Нүр хуудсанд ямар мэдээллүүд байна вэ? Бүгдээрээ хамтдаа ярилцъя. За, номонд хавтас буюу гадар буюу хавтас, мөн дотор буюу нүр хуудас байдаг байна. За, хавцанд ямар мэдээллүүд байна уу? Бүгдээрээ хамтдаа ярилцъя. Хавцны дээд хэсэгт боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамны лого буюу бэлэг тэмдэг байна. За, хавцны дунд тусын хэсэгт номын нэр, мөн тухайн ном ямар зориулалттай түүний утга агуулгыг илэрхийлсэн зургаар чимэглэсэн байна. За, мөн хэвлэгдсэн хотын нэр огноо байна. За, дотор нүр хуудсыг харъя. Дотор нүр хуудсанд хуудсны өнгөн цагаан, за мөн тухайн номын бичсэн зохиогчдын нэрс байна. За, номын нэр, мөн номын төрлийг тодорхойлсон байна. Сурагчиг үү, уран зохиолын ном уу? За, мөн хэнд зориулсан, юунд зориулсан, хэвлэгдсэн хотын нэр огноог бичсэн байна. Нүр хуудсыг нэгдүгээрт объект ашиглан зохиомжлон хийн, хоёрдугаар бэлэн загвар ашиглан хийнэ. Нүр хуудсанд ямар мэдээллүүд байж болох вэ? За, үүнд нэгдүгээрт хуудсны дэвсгэр өнгийг оруулна, хоёрдугаар сургуулийн лого буюу бэлэг тэмдгийг оруулж болно, гуравдугаар сургуулийн нэрийг бичнэ, дөрөвдүгээрт номын утга агуулгыг илэрхийлсэн зургаар чимэглэж болно, тавдугаарт номын нэр, сэдвийг бичнэ, зургадугаарт огноог бичнэ. Коронавирус буюу COVID-19 халдварт өвчнөөс хэрхэн яаж сэргийлэх талаар аав ээж, ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст зөвлөмж бичье. Зөвлөмжийнхаа нүр хуудсыг объект ашиглан зохиомжлон хий. Хүүхдүүдээ, шинээр файл үүсгэе. Шинэ файлаа зөвлөмж нэрээр хадгалъя. Файлаа нээгээд цаасныхаа хэмжээг A4-оор сонгоно. Цаасаа хэрэгтэй болгоё. Хуудсны тохиргоогоо хий. Page layout-ны Merge командын Custom Merge командыг сонгоод дээрээсээ 2 см, зүүнээсээ 2 см, доороосоо 1.5 см, баруунаасаа 2 см гэж тохируулаад OK товчийг дорно. Цаасаа 2 баганд болгоё. Page layout-ны Page setup бүлгийн Columns командын цаасыг 2 баганд болгох сонголтыг хийхэд цаас маань 2 баганд болно. Хулганы загчийг 2 дахь баганд байрлуулъя. Page layout-ны Breaks командын Column командыг сонгоход хулганы загч 2 дахь баганд байрласан байна. 2 дахь багны дээд хэсэгт сургуулийнхаа нэрийг бичье. Хүүхдүүдээ, бичвэрээ хэлбэлзүүлээрэй. За, бид COVID-19 өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хийж байгаа тул энэ хэсэгт энэ зөвлөмжтэй холбоотой зураг оруулъя. Insert-ны Pictures командаас зураг оруулна. За, багшны энэ зөвлөмж хавцанд хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулсан байгаа.
зураг хэлбэржүүлэн байрлуулъя. Форматс идэвх чинь. За форматснээс зураг хэвлэхдээ энэ сонголтууд байгаа. Гоёмсог хүчээрийн загваруудаас сонгож номынхаа нэрийг оруулъя. Инсертсний board art объектоос сонголтоо хийн. Зөвлөмжийнхаа сэдвийг бичиж нүүр хуудасны доод хэсэгт огноо бичнэ. Нүүр хуудсандаа хүрээхий. Инсертсний Shapes командын Rectangle объектыг сонгоод зүүн дээд булангаас хүрээний хэмжээгээр жирэхэд нүүр хуудасны мэдээлэл харагдахгүй байна. Мэдээллийг харагдуулахын тулд форматсны Shape Fill командын No Fill сонголтыг хийхэд мэдээллүүд харагдана. Объект ашиглан зөвлөмжийнхөө нүүр хуудсыг хийлээ. Дараагийн хуудсан шилжиж гарчгаа үүсгэе. Page Layout-ны Breaks командын Page командыг сонгоход булганы заагч дараагийн хуудсанд байрлана. Бид өмнөх хичээлээр автоматар гарчиг үүсгэх, хөл толгой мэдээлэл оруулах, ишлэл, зүйл тайлбар оруулах командуудыг шинээр сурсан байгаа. Өмнөх хичээлээр үзсэн автоматар гарчиг оруулах командуудыг сэргээн саная. References-ний Table of Contents командын Manual Table хэсгийг сонгоно. Автоматар гарчиг үүсгэх талбар нээгдэнэ. Энэ талбарт бид гарчгуудын нэрийг бичнэ. Багш нь мэдээллүүдээ эрүүл мэндийн яамны сайт болон улсын онцгой байдлын комисс эрүүл мэндийн яамнаас гар утсанд өдөр бүр ирж байгаа санамжуудаас орууллаа. Хүүхдүүдээ зөвлөмжөө хийхдээ өмнөх хичээлээр үзсэн номонд хөл толгой мэдээлэл оруулах, ишлэл, зүйл тайлбар, номжийг оруулах командуудаа хийгээрэй. Бид объект ашиглан нүүр хуудас хийж мөн COVID-19 халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хийлээ. Хүүхдүүдээ амны хаалтаа байнга зууж гараа заавал савндаж угаагаарай. Баримтчиг боловсруулдаг програм нь нүүр хуудасны бэлэн загваруудтай байдаг. Хийж байгаа номынхоо онцлог тохирсон загварыг сонгох хэрэгтэй. Бэлэн загварын бичвэрийг нь өөрийнхөө бичвэрээр солиод ашиглаж болтгоо. Бид өмнөх хичээлээр математикийн хичээлийн лавлах ном хийсэн байгаа. Лавлах номынхоо нүүр хуудсыг хийгээгүй үлдээсэн. Одоо энэ бэлэн загварыг ашиглан нүүр хуудсыг хийе. Бичвэр мэдээлэл боловсруулдаг програм нь нүүр хуудасны бэлэн загваруудтай байдаг. Математикийн хичээлийн лавлах номын нүүр хуудсыг бэлэн загвар ашиглан хий. Өмнөх хичээлээр хийсэн лавлах номын файлаа нээгээрэй. Inserts-ний Pages бүлгийн Core Page командыг сонгоход програмын бэлэн загварууд гарч ирнэ. Core Page командын хэрэгслүүдийг тайлбарлая.
More cover pages from Office.com. Энэ нь интернеттэй үед Office.com сайтын загваруудыг ашиглаж болно. Remove current cover page энэ сонголт нь нүүр хуудсыг арилгана. Хийж байгаа номныхоо онцлогт тохирсон загварыг сонгоорой. Багш нь энэ бэлэн загваруудаас энэ загварыг сонголоо. За бид лавлах номондоо хөл толгой мэдээлэл хийсэн учраас бидний сонгосон бэлэн загварт сэдв зохиогчийн нэр маань орсон байна. Загвар бүр өөр байгаа. За энд огноо гэж байна. Огноо хэсэгт өнөөдрийнхөө огноог оруулъя. Сургуулийнхаа нэрийг оруулъя. Insert text box, drive text box. За өөрийнхөө сургуулийн нэрийг бичнэ. За энэ хүүхдүүдэд сургуулийнхаа логог оруулж болно шүү. За энэ сэдвийг номын нэр болгон өөрчлөе. Документ subtitle хэсэгт сэдвээ бичиж өгье. Хүүхдүүдээ программын бэлэн загвар ашиглаж лавлах номондоо нүр хуудас хийж сурлаа. Ингээд бид математикийн хичээлийн лавлах номоо хийж дуусгалаа. За бэлэн загвар ашиглаж нүүр хуудас хийхдээ эдгээр командуудыг шинээр үздсэн. За энэ командуудаа дэвтэртээ бич тэмдэглээрэй. Баримт чиг боловсруулах технологи бүлэг сэдвийг үзэж дууслаа. Энэхүү бүлэг сэдвийн хүрээнд чи юу мэдэж, юуг чаддаг болсон бэ? Хичээлээд өгнөн ярилцгаая. Энэхүү бүлэг сэдвийн хүрээнд зөвлөмж, лавлах ном хийхдээ автомат гарчиг, хөл толгой мэдээлэл, тусгай тэмдэгт, томьёо, ишлэл, зүйлт тайлбар, мөн нүр хуудсыг оруулсан. За энэхүү бүлэг сэдвийн хүрээнд шинээр үздсэн командууд байна. Эдгээр командуудыг дэвтэртээ тэмдэглэж аваарай.
Зөвлөмж лавлах номын боловсруулалтанд дүн шинжилгээ хийж сайжруулах. Энэ алхмыг хийснээр чиний бүтээл чанарын шаардлага хангасан сайн бүтээл болохоос гадна илүү ихийг мэдэж хөгжих зөв дадал хэвшилтэй болоход дэмжлэг үзүүлнэ. Номын боловсруулалтад мэдээлэл бүрэн гүйцэд орсон уу? Мөр зэрэгцүүлэх, баримтын хэлбэржүүлэлт, харагдах байдал, дизайны шаардлагыг хангаж байна уу? Бичгийн соёл шаардлагад нийцэж байна уу гэх мэт дүн шинжилгээ хийж сайжруулаарай. Дүн шинжилгээг хийж сайжруулахдаа энэхүү үнэлгээний хүснэгтийг ашиглан өөрийн бүтээлдээ үнэлгээ хийж болно шүү. Аливаа баримт бичгийг эмх цэгцтэй тодорхой илэрхийлэх, боловсруулалт хэлбэржүүлэлт хийж чаддаг байх нь мэдээлэл боловсруулах чадварыг үндэс болно. Бид энэхүү бүлэг сэдвийн хүрээнд зөвлөмж, лавлах ном хийхдээ шинэ командууд сурсан. Команд хүснэгтэнд шинээр сурсан командуудаа бичээд энэхүү командыг би чадаж байна уу? Хийж чадахгүй байна уу? Энэ тэмдэглэгээр өөрийгөө үнэлээрэй. Гэрийн даалгавраа тэмдэглээрэй. Асуух лавлах зүйл байвал өөрийнхөө сургуулийн мэдээлэл зүйн багшаас асуугаарай. Баярлалаа хүүхдүүдээ.